За ер нь зүгээр тухайн жилийн төсвийг одоо хилцгээс өмнө төсвөрөний мэддэгдэл. За түүний дараачийн 2 жилийн төсвийн төсөөллийг одоо өөрчилдөг энэ зарчим гэдэг юм уу соёл угаасаа энэ танхим тогтцсон байна уу. Тэгэхээр энэ бодлогын бичиг баримтын бас нэг тодорхой тоонуудын буюу макро эдийн засгийн 9 үзүүлэлтийг л яаж байгаа шүү дээ. Энэ үзүүлэлтнийг дээш доош нэг 15-аас 20% хэлбэлзэл байвал уг нь бид нар гар хүрхэ болмоор. Тэгээд төсөв гэдэг юм уу тухайн жилийн төсвийн хуулийн үзэл баримтлал танилцуулга дээр энэнийхээ учир шалтгааныг бол тайлбарлаа бичээд энэ үзүүлэлтээр явахгүй бол ингээ нэг тохируулга хийгээд ерөөсөө ямар ч нэг юм үр дүнгүй бичиг баримт батлаад бааха өдөржингөө сууж байгаа байхгүй. Тэгэхээр ерөн энэ тал дээр одоо болж тийм болцоо байд юм уу? Бас нэг одоо анхаарчмаар байна. За дээрэс нь яг зүгээр магадгүй дээр хэлбэлцлийг бас тодорхой интервалтаагаар хийж болно. За дээрэс нь энэ дэлхийн одоо бас тодорхой бус байдлын индексээ бариад бас энэ асуудлыг хилцүүгүй юу гэдэг юм өөрчлөлт оруулахгүй юу гэдэг дээр үзүүлэлт шалгууруудаа тавиад явчмаар байна. Тэгэл ерөөс ингээд нэг тааруулж тоо тавьдаг бид өөрсдөө төлөвлөж төсөөлж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг ийм өөрчлөлт хийж болох юм уу юу? Энийг бас нэг хэлж өгч гэж үзэж байгаа. За дэлхийн нийтээр энэ тодорхой бус байдлын индекс өндөр байна. Гэтэл бидэд бас энэ төсөв дээр ч юм манай нөхцөл байдал дээр бүх зүйл тодорхой бус байна. Ахмадынхын тэтгэврийг нэммээр байна. Багш нарын цалинг нэммээр байна. Харин нэмэхэд бол бид нар мөнгөтэй болох хэрэгтэй. Мөнгөтэй болох ганцхан салбар уул уурхайн салбар. Өнөөдөр уул уурхайн салбар дээр ерөөсөө байгаа эдийн ерөнхийдөө барьж авч зодож байна. За тэгээд цаашдаа ерөнхийдөө энэ уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих энэ геологийн хайгуулыг байхгүй. Газрын эвлийн хайгуул судалгаан дээр бид ерөөсөө юу ч зархаа боллоо. Магадгүй өнөөдөр зөвхөн эрс соёлын асуудал биш газрын гүний дулааныг бид нар судалмаар байгаа байхгүй. Тэгвэл бид нар өнөөдөр бүх суурин газрууд утаагүй болох магадлал байна. Энэ арангаа дээр жишээ нь халуун аршаан байна гэдэг бол цаана газрын гүний дулаан байна л гэсэн үг. Тэгээ бид энийг ашиглаж чадахгүй байна. Нордик орнууд болон тэр яг энэ газрын гүний дулааныг ашиглаж байгаа орнууд ч өнөөдөр эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөд эдийн засаг нь өндөгдөж байгаа ч ерөөсөө энэ юм билээ шүү дээ. Бүх юм нь үнэгүй болцсон. Энэ чинь өөрөө эргээд мөнхийн эрчим хүч болчиход байгаа байхгүй мөнхийн дулаан. Тэгээ гол юм лугаа бид нар юу ч хийхгүй ээжиж ингээд одоо баахан юм яриад байдаг одоо баахан өөдрөг юм ярьдаг. Дараа жил нь орж ирэл нөхцөл байдал өөрчлөгдлөө гэж шилээ маажаал. Ерөөсөө ингээл нэг бие биенийгээ хуурсан үзэгдэл ерөөсөө энд явж байна. Хинч төсөөлж чадахгүй байна. Нэг жилийнхаа төсвийг төсөөлж чадахгүй байгаа юм чи 3 жилийн юм одоо балбуушгаараа явах гэдэг юм. Үндэ хэлэхэд ийм л байгаа. Тэгэхээр ийм зүйлүүд байх юм аа. Тэгээд ерөн зүгээр ирэх жилүүдэд энэ геологийн хайгуул судалгаа газрын гүний дулааны чиглэл дээр ямар зүгээр хөрөнгө оруулалт бодлогын асуудлууд байгаа юм бэ гэдэг зүйл байна. За хоёрдугаар бидэд энэ тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхийн чигүүргийн хуваарьт үнэхээр буруу байна. Жишээ нь би одоо нэг маам бол хөдөлмөрийн ам байна. Хөдөлмөрийн асуудлыг За хариулт өгье. Сангийн сайд хариулах уу? За тэгвэл хэн? Дамжин нэм сайд хариулт өгье. За сайн зүрх гишүүний асуулт хариулъя. Сайн зүрх гишүүн бол яг одоо яалтчихвол бас энэ манай салбарын бас нэг томоохон уурхаа дээр ажиллаж исэн туршлагатай л яг л хэлж байна. Бид нэр татвар одоо мөнгөний бодлого гэдэг юмнуудаар энэ нэр үнэхээр байгаа хэдэл мөлчих рүүгэл яваад байна.